За K-pop хамтлаг гэхээ зөндөө хамтлаг одоо толгойд орж ирж байна л та. Тэгээ мэдээж Big Bang-д бол айгуу дуртай. Тэгээ Big Bang-ийн одоо дөрвөлөнд нь л ер нь айгуу дуртай да. Эсвэл дүүлсэн дөрөвтөн дээр G-Dragon бол мэдээж хамгийн топ нь. Тэгээ бас араас нь шууд Taeyeon бол орно. Тийм байна. Би нөө юу яадаг гэсэн юм л та. Одоо ингээд Big Bang-ийн Taeyeon-ы ч юм уу яг энэ тоглож исэн одоо Солонгост хийжсэн тоглолтуудын яг лайв бичлэг байдаг. Тэр лайв бичлэгүүд нь бол аюу үзэх дуртай байсан. Яг амдаараа яг тэр хүмүүс яаж концерт яг тэр юм уу үзүүлж байна те. Тэгээ одоо тэрийг яг ингээд иргэдээс нь ойрхоноос харна гэхээр бол бас аюу дагталж байна. Ер нь бол бас тайзан дээр яг яаж би яг авч явдсан юм бэ? Яаж тоглолтоо яаж удирдах чинь те. Тэр бүх мэдрэмжүүд нь бол хурдхан хармаар байна да. За би Taeyeon-аас яг Taeyeon-аас л бараг найзаас юм асууад. Тийм Taeyeon-аас л асуух байсан баг л та. Ер нь яг ингээд хамтлаг явж исэн тэр бүх зүйлсүүд нь одоо хаандаа яг яаж ярилцж ойлгуулцдаг байсан бэ те. G-Dragon ингээд ер нь ямар хөө харилцаатай хүн бэ? Топ яг ямар хүн байсан бэ гэдэг. Ер нь ярих боломжтой зүйлс бол арай илүү тэр хамтлаг тал руу тэгээд ер нь уран бүтээл талаас нь юм тасах баг. За хамгийн гол зүйл чи мэдээж очиж тоглолтоо үзэх тоглолтоос гоё таашаал авах те. Би бол нэг тийм амар outfit төр за би яг ийм хувц өмсөн тэгээ би Taeyeon-тай адилхан байна гэдэг ч юм уу. Тийм юм бол бодохгүй. Тэгээд одоо мэдээж тийч одоо аюу тийм гал ирч хүчтэй тоглолт болохоор нэг хөдөлгөөд амар хөвтэйхэн тиймэрхүү байдлаар л ер нь бол хувцлах баг та. За тэгээд дөрөв асуултанд хариуллаа. Тэгээд Чинзаа байлаа. Тэгээд одоо бүгдээрээ 6 сарын 21-нд Taeyeon-ын одоо тоглолт нь одоо болох гэж байгаа. Тэр тоглолтын дээр бүгдээрээ хүрэлцээч тэр гайхалтай тоглолтыг үзээрэй гэж уриалж байна. Баярлалаа.